Дата яагаад хурдан дуустдаг вэ? Дугаараа хамтран ажиллагч, харилцаа холбооны зохицуулах хороо. Дата хурдан дуусахад нөлөөлдөг шалтгаануудыг танилцуулъя. Нэгдүгээрт өндөр чанартай стриминг видео. YouTube, Netflix зэрэг видео платформуд нь өндөр чанартай 4K видеог дэмжих болсноор зарцуулагдах датаны хэмжээ огцом өссөн байдаг. Тодорхойлбол, видео стримингийн платформуд дээр 1 цагийн видеог SD нэгтршилтайгаар үзэхэд 800 МБ-аас 1 ГБ зарцуулдаг бол 4K ультрагаар үзэхэд үнээс 7 дахин их дата зарцуулагддаг. Хоёрдугаарт background data usage. Та утсаа ашиглаагүй байсан ч дата асаалттай байгаа бол үргэцээр л байдаг. Тухайлбал мэйл хүлээж авах, аппликейшнуудын мэдэгдэл, автомат шинжилэлт, аппликейшнаас лог аут хийгээгүй байх нь дата өргөдөх шалтгаан болдог. Иймэрхүү байдлаар та аппликейшн тус бүр цагт ойролцоогоор 1 ГБ-аас 2 ГБ дата үр ашиггүй зарцуулж байгаа юм. Дараагийн нэг шалтгаан нь Instagram, TikTok, Facebook гэх мэт өдөр тутмын хэрэглээний аппликейшнууд. Эдгээр аппликейшнууд бол дата хэрэглээний жинхэнэ мангасууд юм. Та ямар ч видео тоглоулахгүйгээр зүгээр л гүйлэхэд 1 цагийн дотор 720 орчим мегабайтыг сул өргөх боломжтой. Хэрэв таны утас автомат тоглуулагчийн тохиргоотой байвал энэ тоо хэд дахин нэмэгдэнэ. Эцэст нь эдгээрээс гадна утасны өөрийгөө шинжлэх тохиргоо, iCloud, Google Drive гэх мэт үйлдвэрлэлийн технологийн үйлчлэгт гэсэн таны дата зарцуулалтад нөлөөлдөг учраас интернетийн сүлжээс шаардсан автомат төрлийн тохиргоонуудаа дата ашиглаж байгаа үедээ унтраахыг зөвлөж байна.